Өнөөдөр 10 сарын 20-ны өдөр дэлхийн статистикийн өдөр тохиож байгаа. За энэ удаагийнх нь бол 4 дахь удаагийн тэмдэглэлт өдөр байгаа. 5 жилд 1 удаа зохион байгуулалтын өдөр байгаа. За энэ жилийн урайнд бол одоо статистикийг чанартай болгох өгөгдөл мэдээллийг хүн бүрт гэсэн урайнд явагдаж байгаа. За энэ урайнд бол ер нь 5 жилийн үйл ажиллагаа явагддаг. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн зүгээс бид нэр энэ жилээс эхлүүлэн статистикийн 7 хоног гэдэг үйл ажиллагааг анх дахчаар нэвтрүүлж байгаа. За эрүүл мэндийн хөгжлийн төв маань өөрөө эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг цуглуулдаг, хадгалдаг, боловсруулдаг, тайлгнадаг байгууллага. За улсын 621 эрүүл мэндийн төв хувийн 2000 орчим байгууллагаас мэдээлэл авдаг байна. За тэгээд бид нар яагаад 7 хоног гэж тэмдэглэлт өдөр зохион байгуулж байгаа вэ гэхээр статистикийн мэдээллийг өөрөө чанаржуулах маань бол нэг өдөрт хийгдэх ажил биш. Ер нь бүтэн жилийн хүрээнд явдаг. Яг энэ 7 хоногийн хүрээнд бол манай байгууллагаас мэдээлэл арга зүгээр хангах, статистик чих хэмж бүртгэл мэдээллийн ажил наад чадваржуулах, за мэдээллийн хамар хүрээ болон чиглэлийг сайжруулах дээр бол 7 хоногийн бүх өдрүүдэд үйл ажиллагааг төлөвлөд явж байгаа. 24 оны бид нар бол номыг хэвлэмэл болон захин байдлаар өгдөг. За яг статистикийн хувьд бол онцлох гэж хэлэхэд бас жоохон хэцүү. Бид нар бүх мэдээллийг цуглуулж тайлгнадаг. Тийм учраас манай мэдээллийн эмхтгэл болон вебсайт байгаа. 13 цэг юм. Мөн бас эрүүл мэндийн хөгжлийн вебсайтаас та бүхэн бүх мэдээллийг авах боломжтой. За илүү яг бүлэглэдүүл улсын хэмжээний өвчлөл, нас оролт, төрөлт гих зэрэг мэдээллүүд байгаагаас гадна олон улсын доктортой хөгжлийн зорилт бүх нийтийн хамралтын чиглэлээрс үзүүлэлт байдаг. Тэгэхээр хүнд ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Тэр болгоныгоо авах боломжтой. Ер нь эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг 1930 онд эрүүл мэндийн яам байгуулагдаад эрүүл мэндийн яам дээр тоо бүртгэл мэдээлэл хариуцсан нэг албан хаагч тоо мэдээлэл авч ирснээр эрүүл мэндийн салбарын статистик мэдээлэл бол яг анх авч үндэс суурьа тавьсан гэж үздэг. За 1970 оноос бол яг эрүүл мэндийн салбарын цахимжих үйл ажиллагаа бол анх эхэлж ирсэн. За тэр үеийг бодох юм бол одоогоор бол харьцангуй эрүүл мэндийн салбарын статистик мэдээлэл нь бол харьцангуй эрүүл мэндийн мэдээллийн удирдлагын тогтолцоо бол үйл ажиллагаагаа явуулаад бол нэгэн тогтцсон үйл ажиллагаатай гэж үзэж байгаа. За эрүүл мэдээж хүн амын эрүүл мэндийн байдлыг тодорхойлоход бол яг статистик мэдээлэл за тэр дундаа бол яг эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 2200 гаруй эрүүл мэндийн байгууллага байдаг. За тэр эрүүл мэндийн байгууллагуудаас бол яг тогтоосон эрх зүйн баримт бичиг, журам заасан хугацаанд мэдээллийг цуглуулад нэгтгээд дүн шинжилгээ хийгээд гаргаж байгаа энэ статистик мэдээлэл маань бол яг Монгол улсын хүн амын эрүүл мэндийн байдлыг бол яг илтгэх тодорхойлох үзүүлэлтүүд нь болоод явж идэг. За хамгийн гол нь бол бид нар журам зааснараа бол хүн амын төрөлт, нас оролт, өвчлөлийн мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээллийг бол тогтсон хугацаанд журам цуглуулад яг хугацаанд нь шийдвэр гаргагч мэдээлэл хэрэглэгчдэд бол ингээд вебсайтаараа бол мэдээлэл хүргээд явж байгаа. За манай эрүүл мэндийн хөгжлийн төвийн вебсайтнаас бол яг сар уйлрал жилийн статистик мэдээллийг аваад түүнээсээ бол яг хүн амын эрүүл мэндийн байдал ямар хөө байна гэдгийг бол харах байнгын яг аль биесний их сурвалжтай мэдээлэл бол байгаа. Тэгэж ер нь бол яг эрүүл мэндийн салбарын статистик мэдээлэл гэдэг маань ердөөсөө үйл ажиллагаа тайлан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа ямар байна гэдгийг бол илэрхийлэх гол үзүүлэлт болдог. За мэдээж бол яг эрүүл мэндийн үзүүлэлт тус бүрээрээ бол маш их ач холбогдолтой мэдээж нөгөө нэг төсөл хөтөлбөрүүдийн үр дүн ямар байна, үйл ажиллагаа ямар байна гэдгийг бол илэрхийлэх гол шалгуур үзүүлэлт нь бол тэндээс гарч идэг учраас бол статистик мэдээлэл гэдэг маань болохоор хамгийн ач холбогдолтой үзүүлэлтүүд байдаг. За яг яг статистик мэдээлэл гэдэг нь болохоор бас маш олон төрөлтэй байгаа. Хүний нөөцийн мэдээлэл байгаа, хүний нөөц хүчин чадлын мэдээлэл. За энэ дээр болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байна, тусламж үйлчилгээ ямар байна гэдгийг бол харуулаа явждаг. Хүн амын төрөлтийн мэдээлэл, насралтын мэдээлэл. За мэдээж ингээд төрөлтийн мэдээлэл бол сүүлийн жилүүдэд бол яг онцлог гэдээ яах юм бол мэдээж төрөлтийн мэдээлэл сүүлийн жилүүдэд бол үнэхээр төрөлт буурах хандлагатай байгаа. За тэгэхээр төрөлт буурах хандлагатай байна гэдэг маань ерөнхийдөө болохоор хүн ам зан үзүүлэлтүүдэд бол нэлээд өөрчлөлт гарах нэ гэдгийг бол ингээд харуулж байгаа юм. Насралт бол яг хүн амын насралтын мэдээллийг бол та хэд ингээд манай эрүүл мэндийн үзүүлэлт номон дээрээс бол ингээд хараад үзэх юм бол яг харьцангуй айхтар буурах хандлага харагдахгүй байгаа хэдий боловч яг насны бүлгэрээ за тэгээд бас ингээд хүүсээрээ харьцуулга гаргацсан байгаа. Тэн дээр бол бас
онцлог анхаарах зүйлүүд бол их байдаг. Одоо жишээ нь бол бидний хамгийн их анхааруулад хэлээд байгаа юунд мэдээлэл дээр болохоор өсвөр насны хүүхдүүдийн дунд бол ослын гэмтлийн насралт бол яг тухайн насны хүүхдийн дунд тохиолдож байгаа насралтын 60%-ийг бол ослын гэмтлийн насралт эзэлж байдаг. Энэ дотроо болохоор бас яг анхаарах зүйлүүд бол зам тээврийн осол, амийн орлолт бол айгүй өндөр байдаг. За тэгээ эрэгтэйчүүдийн насралт эмэгтэйчүүдээс бол 2-3 дахин өндөр байна. За тэгэхээр бас насаараа бас ялгаатай байдаг. 40-64 насны эрэгтэйчүүдийн дундх насралт эмэгтэйчүүдээс зүрх судасны өвчнөр жишээ нь дамгаал насралт бол эмэгтэйчүүдээс 4 дахин өндөр байдаг. За тэгээд мэдээж нөгөө яг хүн амын эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх үзүүлэлт болох нөгөө хүний хөгжлийн индексийг илэрхийлэх үзүүлэлт гэж үздэг. Хүн амын дундаж наслтыг ингээ хараад үзэх юм бол сүүлийн жилүүдэд бол нэлээд нэмэгдэж байгаа хэдий боловч эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслтын зөрүү хоорондоо маш их зөрүүтэй байна гэж яриад байгаа тийм. За энэ дээр бол яг ээжчүүдийн эрүүл мэндийн дээр анхаарах асуудлууд бол байдаг. За энэ дээр бол мэдээж нөгөө зам тээврийн осол эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд нь 5-6 дахин өндөр. За тэгээд мөн зүрх судасны өвчлөл, артерийн гипертензи, за зүрхний ишмийн өвчин, тархин цус харуултын насралт бол бас нэлээд өндөр байдаг. Энэ дээр бол анхаарах шаардлагатай. Гэх мэт бол яг мэдээж нөгөө онцлог үзүүлэлтүүд бол энэ дээр байгаа. За тэгээд мөн доктортой хөгжлийн зарилтын индексийн үзүүлэлт, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бол яг эрүүл мэндийн статистикээр гаргаад мэдээлдэг байгаа. Ер нь бол сүүлийн жилүүдэд бол хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл бол харьцангуй буурах хандлагатай сайн үзүүлэлтүүд ажиглагдж байгаа гэх мэт үзүүлэлтүүдийг бол гаргаад бидэд олон нийтэд мэдээлэл хэрэглэгчдэд хүргээд явт юм аа. Тэгэхээр энэ дээр түрүүн 7 хоногийн 3-5 дахь өдөр бүх өөрчилж байгаа ийм эмгэгтэй. За энэ эмгэгтэй маань бол одоо лом гэхээсээ илүү. За би өнөөдөр их товчхон статистик эрүүл болсаар эрүүл мэндийн индикаторын интерактив хөлбөр гэдэг гаргасан. За тэгэхээр энэ маань бол өөрөө эрүүл мэндийн шалгуур үзүүлэлттэй интерактив байдлаар хөрвүүлж анханасаа нарийн одоо эмчлийн ялгаатай байгаад гэдэг зорилгоор англиар гаргаж байгаа. За цаашдаа энэ дээр тохирох юм гаргаад хамтын ажиллагаа эхлүүлж байгаа. За тэгэхээр өнөөдөр энэ зөвлөж үеийн олзоолоо статистик чанартай байлгах, үйл мэдээллийг хүмүүст гэсэн сэдвийн дор явж байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн статистикийн 7 хоног тэмдэглэл 7 хоногийг эхлүүлж байгаа нь мэргэжил авалт зүүн зөвлөгөө өгөх, анхдагч дата бүртгэлийг сайжруулах, за боловсруулалтыг сайжруулах өдрүүдэд энэ 7 хоногт хэрэгжиж явах юм байна. За тэгэхээр энэ журмаар бид 7 хоног гэж хооронд харьцуулсан үзүүлэлтүүд тэгээд гэдгээр бол насны бүрийн стандарт шууд харьцуулж болох юм байна. Тэгээд түүнээс гадна өдөр байх хэрэгтэй, зөв тооцоологдсон байх хэрэгтэй бас үзүүлж байгаа. Төрлийн үсгтээс бол яг түн шиг адилхан төрөлтөөс бүх насны бүлгээр ингэж гаргаж болно. Ямар нэгэн өвчнөөс болоод хөршөлтөөс өндөр наснаас өмнө нас орцсон хооронд харьцуулахад алдагдсан жил нь багассан зөвхөн хүүхдүүдийн нас оролтыг багассан. Ямар дуу гарсан, ямар хуурай роо дата буюу байгаа. Энэ бол өмнө манай даваа гэж манай хийдэг байсан. Энэ болохоор маш чухал үзүүлэлт учраас бид